Би Могонор сүмийн иргэн Махмед Овогтор Жумахан гэдэг бэлтгэл дэд хурамд байгаа. 74 онд 8 дугаар анги, 78 онд 10 дугаар анги төгсөд тэгээд шууд цэрэгт явсан. Цэрэгээс хаалгадсны дараа энэ нийгмийн авнаас хамгаалах яамны тусгай дунд сургууль гэж байсан. Одоогийн Актим. Тэрийн анхны байгуулсан сургууль байгаа. Сагдагийн сэргийлгийн гэж. Тэнд шалгалт өгөөд тэнд тэнцээд би тэр юун дээр сургууль дээр анх сонсогчуулаад орж ил байлаа. Тэр надтай хамт бол ерөөсөө тэр үед Сагдагийн нийгмийн авнаас хамгаалах яамны Сагдагийн тусгай сургууль гэдэг чинь анх энэ Актимын анхны их сүрэн анхны сургууль нь байгаа. Би анхны төгсөгч нь. Би тэр сургуулийг ерөөс улаан дипломоор төгссөн. Улаан дипломоор төгсөөд Украинын Киевийн Эмблевийн дэд сургууль авахад тахта Аргерийн гашгтлаас болж би тэр сургуульд явж чадаагүй. Дараа нь энд нийгмийн авнаас хамгаалах яамнаас данх энэ Баялгийн аймгийн нийгмийн авнаас хамгаалах хилцтэй Мөрдөн байсагчаар томлогдож ирсэн. Мөрдөн байсагчаар 2 жил ажиллаад хэсгийн төлөөлөгч болоод Сагаанор анхны хэсгийн төлөөлөгчөөр ажиллаж байлаа. Тэр үед Мөрдөн байсагт бол зүгээр Мөрдөн байсагч нарыг ахлах 2 Мөрдөн байсагч тийм одоо сөөхөн бүрэлдэхүүнтэй тийм хэмжээний хүмүүс байсан. Нийгмийн авнаас хамгаалах яамны харьяа Сагдаан сэргийлгийн Мөрдөн байсаг албаг гэж явдаг байсан. Тэгээд Сагаанарын тосгон дээр 2 жил хэсгийн төлөөлөгч байжгаад Улаангус сүмийн хэсгийн төлөөлөгчөөр томилогдсон. Улаангус сүмийн хэсгийн төлөөлөгчөөр томилоход тэр үеийн хуулаар бол боловсон хүчний дутагдлаас болж Мөрдөн байсаг албыг хэсгийн төлөөлөгч нарын зарим нь Мөрдөн байсаг иргэдэд харуулсаж ажиллаж байлаа. Би Улаангус Сагсай Сэнгэл гурвыг харуулсан Мөрдөн байсаг иргэдэд хэсгийн төлөөлөгч болоод ажиллаж байсан. Тэр үед би энэ 3 сумын хэрэг бүрч нарын хэргийг бүртгээд энэ бүсийн юун дээр ажлын амжилтыг шалгахад би тэнд 1-р байраараа улсын наадам улсын зардлаар улсын наадам ирсэн. Энэ байгаа энд бүс бүсээс олсон хүмүүсүүд байгаа. Би энд л энгийн хувцас наадамсууд явж байсан. Дараа нь Хотгорын Могонорын хэсгийн төлөөлөгчөөр сонгогдсон. 92 онд. 92 онд Могонорын хэсгийн төлөөлөгчөөр сонгогдоод дараа нь 2094 онд Хотгорын мурхан хэсгийн төлөөлөгчөөр болоод ажиллалаа. Улаангус сүмийн хэсгийн төлөөлөгчөөр Мөрдөн байсаг иргэдтэйгээр ажиллаад 3 сумыг харуулсан ажиллаж байлаа. Хэрэг бүртгэгдэлт юм. Тэрийн хэрэг бүртгэлт бол ерөөсөө одоогийн энэ хэрэг бүртгэлийн хоёрын хооронд харьцуулахад маш их зөрүүтэй. Тэр үед бид нар унааг өсөг байхгүй мороор явна. Одоогийн чигийн техник хэрэгсэл тэр хэрэгийн газрын үйлчлэгээгээрээс фотожуулах, баримтжуулах, тэрийг оройсоо бэхжүүлэхэд бүх юм хэрээр гараар хийдэг байсан. Гарын схемээр, гарын зургаар хийдэг байсан. Одоо бол ерөөсөө бүх хүмүүсд ерөөсөө барьж байгаа утсаар л бүх юм дараа авч байгаа шүү дээ. Одоо тэр үед бол тийм юм байхгүй. Жишээлбэл ерөөсөө тэр хэрэг гарсан хэргийн үйлчлэг хийхэд тэнд хийсэн хэргийн үйлчлэгийг прокурор шүүхэх янзад яг кино үзэж байгаа юм шиг байдалтайгаар ойлгомжтой дийлгэрэнгээр тэр схемийг ерөөсөө зургийг гар зургийг яг бодит байдлаар нь зурдаг байсан. Тэгээд тэндээс би тэр хэрэг Мөрдөн байсалтын иргэдтэйгээр ажиллаж байхад миний өгсөн хэрэгээс нэг хэрэг прокуророос шүүхээс босож байгаагүй.
Тэр хамгийн гол зүйл юу гэвэл малын хулгай их байсан. Орон байрны хулгай их байсан. Улаангус ажиллаж байхад нэг том хэрэг гарсан. Энэ Худалдаа гангийн нэг кассыг тунсан. Тэгэд бид нар тэрийг хэргийн газрыг сайн үзээд шалгаад тэндээс нотлог баримт болоод тэгээд хийдгэн нэг сэжиглээд тэр сэжигтэй хүмүүсүүдийг авчираад анхны байсалд аваад марш хүртийн хугацаа цаах хугацааг тогтоогоод ингэж агаад тэгээд аймагаас бүрэлдэхүүн дуудсан. Тэр үед үнэрт нохоо гэж байсан. Нохоо. Тэр нохоог нь бол ЖК гэдэг юм байсан. Ахлагч. Тэр нохоо авчираад тэр нэг хэргийн газар тэр нэг алчуур юм уу тэр бэлдийн юм уу нэг юм урагдаад ингээд жохон өдөөс үлдсэн байлаа. Тэрийг нохоод өнөрлүүлээд тэр сэжигтэй баахан сэжигтэй хүмүүсүүдийг ингээд зогсоогоод нохоо гүйлгсэн чинь нэг хүнийг татаад гаргаж ирсэн. Тэгээд дахиад уран барийн соёлоод дахиад нохоо тавихад дахиад гаргаж ирсэн тийм. Гурав дахь нохоо тавих юм бол тэр нохоо тэр хүнсийг бэрсэдэг байхгүй юу? Тэгээд за болно хоёр удаа тавиад хэргийн үзүүлэлт хийгээд тэгээд дараагийн мөрдөн байсалд яваад ирэхэд цагдаагийн яг хүч хэрэгсэл гэж байдаг байхгүй юу? Тэрийг ашиглаад ингэж байхдаа тэр хэргийг бүрэн нэрнүүлж хохирыг төлөвлөж шүүхээр тэрийг өгчл байлаа. Дараа нь Улаангусмаас Ногоон Орсмын хэсэгт төлөөлөлтөөр томилж очоод 2 жил ажилласан. Тэр Ногоон Орсын хэсгийн төлөөлөлтөд ажиллахад 92 онд манай нэг системээс нөгөө системд шилжилсэн юу байсан байхгүй юу? Маш хүнд. Төөрөөсөө баг хөлцөлгөө олохгүй байсан юм. 5 сар хүртэл бид нэр сайлан авч байгаагүй тэр хэд. 5 сар хүртэл. Сайлангүй 5 сар ажиллаж байна гэж байна. Формын хувьд хаангалт бүрээс ямар ч хаангалт байхгүй байсан байхгүй юу? Хуучин нийгмийн аюулаас хамгаалах яамны энэ сэргийллийн хувьсыг энгийн хувьстай хойд өмсөд ингээд яваад ажиллах. Зөвхөн хүмүүстэй танилцахын төлөө энэ гүйцэл гэдэг байхгүй. Энэ гүйцлийг өмсөн өмд энэ бүгд дээрээс ард товс. Тэр үед цагдаагийн байгууллага маш их хүнд нөхцөлтэй ажиллаж байсан. Тэндээс болоод олон боловсон гүшин цагдаагийг орхисон л да. Зөвхөн цагдаас хэлцгээдгээтэй. Цагдаад ажлыг гэсэн. Цагдаагийн төлөө ингээд ямар ч гэсэн энийг цааш авч явъя гэсэн хідэн хүмүүсэл дээрээс энд цагдаагийн байгуулалт үлдсэн баг. Бусад хүмүүсүүд дээрээс тэр бэрхшээлд дээрээс давж чадаагүй. Зарим ажлаас халагдаад, зарим өөрийн сайн дураараа халагдаад ингээд цагдаагийн байгууллагын жагсаалыг орхижл байлаа. Ерэн цэгжмэл боловсон гүшин үлдсэн гэж хэлж болох юм. Тэгээ Ногоон Орсын цагдаагийн таслаар томилогдоод ажиллаа. Тэр үед цагдаагийн боловсон гүшин ерөөсөө маш тутмаг байсан. Цагдаагийн байгууллага гэж нэр томьёог анх цагдаагийн ерөнхий газрын дарга генерал Пүрв гэж хүн гаргаж ирсэн. Пүрв генерал цагдаагийн ерөнхий газар томилогдоод цагдаагийн байгууллагын тухай хуулийг их хурлд оруулж батлуулснаар цагдаагийн байгууллага ажлын өргөө гүйцэтгэх анхны хууль эрх зүйн асуудал бий болсон. Тэрийг баримтлах хууль эрх зүй болсон. Яагаад гэвэл тэр нөгөө хууль нь хуушраад энэ шин нийгэмдэр хуулиуд сайн тохирж өгөхгүй тийм юм байсан байхгүй юу? Тэгээд цагдаагийн ерөнхий газрын дарга Пүрв генерал тэр захиргааны хариуцлын тухай хууль гэсэн хуулийг бас төслийг их хурлын гишүүдээр дамжуулаад оруулаад захиргааны хариуцлагын тухай хууль гаргаж ирсэн. Бусд нь өөр тэр хууль гарахаас өмнө бид нарын хэрэгжилсэн хууль нь хоосорсон байхгүй юу? Ардын их хурлын гишүүн зарлиг сайд нарын зөвлөлийн тогтоол бусад журам бүгдээрээс хуучирсан. Энэ шин нийгэм тохирохгүй байсан. Тэр үед цагдаагийн байгууллагын тэр эрх зүйн нэрээс шинжилгээг тэр хүмүүсд хийж өгснээр бидний ажил бас хөнгөж ирсэн байна. Тэгээд цагдаагийн тасаг нараа цомрогт наадах 2 хүн байсан. Нэг жолооч, нэг цагдаа.
Би ногооноор дуушгаад ногооноор амар танха архитл ихтэй хулгай дэрэм ихтэй ерөөсө байн үлгээд анхаарал татсан юм байсан. Малын хулгай, хилийн хулгай гэж юм бүр замбар алдсан. Энгийн хүмүүс ерөөсө гудамжинд явж чаддгүй байсан юм байсан. Надаас өмнө очижсэн цагдаагийн хүмүүсүүдийг тэр танхаа залуучууд бүлэглэн зоодож тэр гэрмэрийн юм шатааж тиймэрхүү юм байсан байл л. Тэгээ би тэнд очоод эхлээд юу хэрэгтэй хийхийг бол ерөөсөө архитекттэй тэмцэх асуудал дээр голдван гарсан. Тэгээ архитекттэй тэмцэх үед л бид нар одоо хууль эрхтний асуудал одоогийн чигээр архитектийн цогцлоо тэмцэх тухай хууль байгаагүй шүү дээ. Зөвхөн харамсалын тухай хууль гэж байдгийг тэнийг архитектэд танхаарсан нэг 5,000 төгрөгөөр зооргоно. Тэр наадам хийн гэдэг чинь ногооноор маш хүндрэлт ажил байсан байл. Тэгээ би ямар ч хэн тэр наадамыг ерөөсө нэгмэр болгосон юм. Тэр цагдаа нарыг ерөөсө мортой болгосон. Морын иргэл. Тэгээд цаанхаа шуудыг ерөөсө тэр мороор бүх юмаа зогсуулдаг байхгүй юу? Наадмыг бүх зогсуулдаг. Наад нэг энэ хилийн холгойтой тэмцэж явах үед мөнгөн тайгаа орооны цагдаагийн хилцхийн дарга Баян Шолбооны гэж хүн байсан. Одоо энэ юунаар үзүүлж болох юм. Тэр хүн нэг мор биелгэлсэн. Нэг том. Одоо Томс гэж ярьдаг юм байлээ. Тэр одоо манай Монгол мороос хамаагүй дэр. Би ингээд мороо суулж байхдаа Монгол мортой залууч бүр доор ингээд үлдээд байгаа юм чинь. Тэгээ согцчуудыг хэн юу хэрэгтэй юм? Жаахан юм үзүүлэх хэрэгтэй бол тэднээс нь ухамсар дороо хууль эрх зүйн асуудал бас тутмөг тийм байшинчлаас тэнд жаахан юм үзүүлэх хэрэгтэй болсон. Тэгээ мортой залуучуудыг ерөөсөө барьж аваад тэр иргэжлэх газар гэж байгаагүй бид нар. Тэр албаныг өрөө гэж контор гэж байгаагүй шүү дээ. Тэр нэг булан дээр нэг гал фишин тавьсан. Тэнд гална. Тэрс заримдаа гална, заримдаа галахдах. Хүйтэн. Тэгээ тэр наадам дээр байгаа цогцлуудыг яах юм? Тэр мороор аваад нэг ууз машин байсан. Тэнд очоод наадам хийж байгаа газараас нэг 5 км газар аваачаад тэнд орчихдөг. Тэр тал газар юм шин. Тэр 5 км газараас наадам хүртэл ирэхэд наадамд харж штт. Тэр цогцлуудыг баахан цогцлуудыг энэ тэнд ингээд тараагаад хайчаад тэгээд гаднаас нь юу болж байна? Өгчихгүй бол яах вэ гэд ингээд ажиглаад ингээд явуулах. Тэгж жагаад нэг хүмүүсүүдээр танхаасуудыг нэлийн тэмсэд тэрийг нэгмээр болгосон. Тэр ногооноор зэрэгээс малын хулгай маш их байсан. Маш их байсан. Тэр хилийн хулгай гэдэг чинь одоо бар замбар алдсан. Тэгээд тэр малын хулгайг бид нар ямар ч хойноос нь шалгаад хилд авсан малын асуудлыг шидээд би ямар ч гэсэн тэр малын хилд авсан малын хулгай дотоод алдагдсан малын хулгай нь одоо ямар ч гэсэн 60-70% нь илрүүлж эзэнд масаж өгдөг байсан. Одоо миний тэр 10 жилийн тайлан дээр бүгд байгаа. Түүхийн замлын цагдаагийн байгууллагын түүхэн замлын дэвтэр гэж бичих ёстой гэж цагдаагийн ерөнхий газрын дарга генерал хошууч өрөг дарга өгсдөр би цагдаагийн тасгийн түүхэн замлыг яаж байсан байхгүй юу? Хөдөлж байсан. Одоо энэ цагдаагийн тасгийн дарга хийж байгаа дэд хуранд ардагт байгаа л ах гэж боддгийг. Тэгээ одоо малын хулгайтай тэмцэх үед л хамгийн гол анхаарах зүйл бол тэр саатлын хил давсан хүмүүсүүдийн тэр оршуудын горналтай байна. Хасаагашраа тэр Хизлийн Туваагийн Мөнгөн тайграа гэж 2 район байгаа. Тэр хүмүүсүүдтэй сайн танил харилцаа тавих хэрэгтэй. Би их тэр харилцааг тэднэр доошоод уулзаад харилцаагаа сайжруулад тэр харилцаагаа сайжруулсны үндсэн дээр бид нарын хэр алдагдсан адуу мал ниламрсан 60-70% босоод ирдэг байсан. Одоо энэ залуучуудыг би энэ тэтгэврэл гараад одоо ажиглаад байхад иргэний хувьд ажиглаад байх. Ерөөсөө тэр хилийн сааталд байгаа хүмүүсүүд юм уу? Эсвэл тэр хилийн сэргийн хүмүүсүүд юм уу? Харилцаа холбоо ерөөсөө хоорондын уйлдаг холбоо сайхан тутамгч санагддаг.
тэр хүн сайн харж байгаа нэг сайн таньж агаад нэгдээ туслана шүү дээ. Түүнээс биш таньдгүй хүмүүсүүд шинээр тэр хуулийн байгууллагаас явж байна гэхдээ бас дутмаг ажиллагаан дээр бас хаян хандж ингэж тусалдаг байхгүй юу. Тиймээс би энэ цагдаагийн тасгийн бие бүрэлдэхүүнд одоогийн ажиллаж байгаа хүмүүсүүд ярьдаг. Та нар тэр хилийн сааталд байгаа цагдаагийн байгууллагын хуулийн байгууллагын хүмүүстэй сайн харилцаатай бай. Очоод хилийн уулзал байнга зохиодог байсан бид нар. Одоо энэ кисэл дээр энэ мөнгөн таагийн район дээр очоод зохиож байсан ажлууд энд байгаа. Зурагт нэр бид нар яг үсвэж болох юм. За ногоонор дээр ажиллаж байхад нэг олон цаг хэрэгээ илэрсэн. Би ногоонор дээр ажиллаж байхад би 3 удаа энэ хилцийн байгууллагын аваргуулж байсан. Миний шалгаж байгаа хэрэг бүртгэлд тэрийг захиргааны арга хэмжээ авч байсан тэр тоогоор ярих юм бол тэр баг энэ бөөр сумуудын жилдээ бүртгэж байгаа хэрэг миний саартаа бүртгэж байгаа хэрэгтэй тэнцдэг шүү дээ. Тийм хэмжээний байсан. Би багтаа энэ саартаа ямарсан нэг 40-45 хэрэг буулгахгүй хэрэг бүртгээд тэрийг эзэн хаашуун тогтоогоод ингээд асуудал цаашаа хэрэг бүртгэмөрлөн байсаалтанда өгчл байлаа. Тэгээд тэр шалгаж байх үед нэг хэрэг бүртгэлтийн нэг хэргийн газрын үйлчлэгийн тэр нэг юм дээр хулгай гарсан дээр бид нар нэлээд сайн ажиглаад тэр одоо хүртэл би энэ хүмүүсүүдтэй ярихад тэрийг хэргийн газрыг гэж маш нягт юм хийх хэрэгтэй байхгүй юу? Казахын тэр ороосоо гэж юм байдаг штэ. Тэр үед тэр хүмүүсүүд өөрсдийн тэр буйны юм ингээд нэг мөнгө төгрөг хийдэг тийм юм байгаа штэ. Яг тэр авдрыг мистер сүм хийдийн тэр авдрыг тонсон сүм хийдийн хаалгыг эвдэд тэр мөнгө хоромжилсан тэр авдрыг тонсон байхгүй тоо явсан байлаа. Яг 7 цаг үед л тэр хүмүүсүүд байгаад за 7:30-д бид нар ирээд нөгөө кадр таныг хүлээж авнаа гэсэн тэр шашны хүмүүс ингээд явсанд яг 30 минутын дотор алгуулсан баг. Тэгээ бид нарын дуудаад очсон чинь бүр хаалгыг ингээд бүр доороос нь татаад ингээд эвдээ орсон байлаа. Тэгээ шөн болсон юм чинь хэрийн газар үйлчлэг хийж болдгоо. Тэгээ хэрийн газрын хамгаалалт аваад тэгээ аймгийн эс бүрэлдэхүүн дуудаад тэгээ өглөө ирээд тэр хэрийн газар үйлчлэг хийсэн. Тэгээ нэг хаалгыг эвдээд ингээд ороход тэр хугарсан мотон дээр мэн дээр гацхан юм хэмжээний нэг 5 юм уу 4 см хэмжээний нэг хөх уудс үлдсэн байлаа. Ганцхан ширхэг. Тэр ингээ өөр ямар ч уулмөр байхгүй. Тэрийг нотлох баримт дээр хурааж аваад тэгсэн чинь яг давууны юутай юм бэлээ. Тэгээд энэ чинь ямарсан гадны хувцсны юунаас үлдсэн. Жам өлгөж орсон байхгүй юу? Тэгээд тамаглаад тэг сэжигтэй хүмүүсүүдийн суулгаагаар сэжигтэй хүмүүсүүдийг бүртгээд авч ирээд хин энэ хөх өнгийн хувцс өмсч байна бэ гэдгийгсэн чинь яг сэжигтэй хүмүүсийн дотор нэг хөх куртка өмссөн залуу байсан байхгүй. Тэр сэжигтэй хүмүүсийн дотор хөх өнгийн куртка өмссөн нэг хүмүүс залуу байлаа л да. Тэрийг авч ирээд маршрутын санх хугацаа шалгаж тогтоогоод 7-оос 8 цагийн хооронд чухам хаана байсан гэдгийг шалгаад ингээд ирэхэд тэр өөрийгөө тийм газар байсан гэж нуулж чадаагүй байхгүй. Тэгээ хамгийн гол нь тэр хэрэг хийсэн хүмүүсүүд мөөрөө бадлахыг боддог байхгүй. Ямар ч хэрэг төр. Тэгээд чиний мөөр тэр готлыг үзээд ингэсэн чинь яг өсгий дээр шинээр хатсан юм төмөр тахмайг юм байл л. Би хэлгээ. Яа шоош нороо дээрээс. Тэг чи энийг хийдэ хатсан юм бэ гэвэл өө энэ 10 хэд онж байгаа шүү. Тэнд одоо 10 хэдэн гон гэдэг чинь хөдөө газар шулуутай газар явахад тийш ялэгдэж бариад ингээд зурагдчих. Тэр чинь бүр хийнээр байхгүй. Тэгэр чи энэ тэргээр гутлын тэр куртка хоёрын нотлох баримтаар хурааж аваад тэгээ энэ шинжилгээ хийлгээд цагдаагийн байгуул бусад хүч хэрэгслийг ашиглаад тэр хэрэгээр илрүүлж байлаа. Тэгвэл би энэгээр юу ярих гэдэг юм одоогийн залуучуудаа хэргийн газрын үйлчлэгийг нягт нь ямбай хийх хэрэгтэй байхгүй юу?
Нэг ганц утсыг тэр бид нар үлдээгөө орхигдсон бол ямар ховс өмсийг мэдэхгүй шүү дээ. Алдан шүү дээ. Тэгээд ерөөсөө одоо бол техник хэрэгсэл сайн байгаа. Тэгтээ техник хэрэгслээс хүний нүдэл хамгийн гол байхгүй. Хэрэг бүртгэгч мөрдөн байшааг тэргийн газар үлдэхэд нягт юм ба ингээд өөрийн ондын дагуу хит тэр хуулын дагуу хийн штэ тэр тойрогын дагуу хийн тойрогоос гадагшаа хийн гэж янз юм байдаг л да. Тэгтээ хамгийн гол хэрэг дээр юу үлдсэн бэ гэдэг л сайн ойлгох хэрэгтэй. Энийг залуучууд захимаар байна. Дараа нь би энэ цагдаагийн хүмүүсүүдийн хариуцлагын тухай ярих гэсэн. Хариуцлага. Жинхэнэ цагдаа сэтгэлгээ гэсэн. Энэ 93 онд 92 91-ээс 2020 ерөөсөө манай нийгэм маш их замбрааг бүх юм ерөөсөө хэсүү сагүйс байсан шүү дээ. Энэ одоогийн энэ шүүхийн шийдвэр биелүүлэх газар дээр урдсан хорогддог гэж байсан. Тэр байшин сав, тэр харуулах хамгаалт нь тэр нэрээс маш хариуцлагатай бишэлдэ. Тэгээд юм хөрвшнөхөө болоод тэндээс маш сул байсан. Тэндээс ерөөсөө оргодол бол их оргодог байлаа. Тэгээ энэс дөрвөн оргоод тэрийг бид нар ярен сурвалжсан. Тэр нэг нь бол манай ногоо нарын залуу байлаа. Тэгээд нэг 7 хоног ярен сурвалжлаад ногоо нарын нутагт дөрвөн мор авчихсан. Нэг уулан дээр бүгд байна гэсэн мэдээлэл аваад тэрүүгээр ингээд шалгахаар би очлоо. Цагдаагийн байгууллагын нэг 60 машин байсан. Сүүлдийсэн л яг хангалт сайн болоод ирэхээр нь бас машинтай болсон. Тэрийг машиныг тэд нар таньцах байх гэж өөр машин руу шууд ороо. Тэгээд тэр гаргийн газар дээр бид нар явган үлдээд машиныг бусаагаа явуулсан. Тэгээд тэр бүгжсэн газар дээр 3 мороор буух 3 чиглэлийн юм байсан байхгүй чиглэлийн. Одоо улын нам гэдэг юм уу да тиймэрхүү. Тэгээ би тэр цагдаагийн өөрсдийн хүмүүсүүдтэй томилоод нэг юм дээр нэг цагдаагаа тавиад дахиад нэг юм дээр нэг цагдаагаа тавиад тэгээд хамгийн дээдлийг би өөр аваад ингэж тэрийг яг өглөө ингэж талцараас нь бүсэлнэ гэж ингэж өрөг даалгаврууд би ерөөсөө миний тушаалгүйгээр энэ постыг орхиж болохгүй шүү гэд сайн загсан өрөг даалгаварч өгсөн. Тэгээд чөннөн ингэж цагдаагийн хувцастай 11 сарын 21 хавцаа байсан маш хүйтий. Тэр шөнөөрөөсөө тэр гадаа хонлоо өөрөөсөө даарж бараад тэг өглөө нэг 8 гэхтэл яг жаахан гээгээ ороод ирэхээр нь тэгээд тэдний бүгд байгаас нь газар дээр би ингээд явлаа л да. Би хамгийн дээрээс нь би явсан. Тэг би ингээд явж байсан чинь яг 4 мөр ингээд шулууны доор уяата байж л байлаа. Тэг би ингээд гараадсэн чинь хоёр хүн ерөөсөө чул босоод тэр морлог гүйсэн. Би морлог гүйхэд тэд нар бусаагаад гүйсэн. Тэг би та нар бэлслэгтлээ зогсоороо баримтлаа шүүгээд ингээд хашгирсан чинь тэд нар доошоо буугаа явууллаа. Тэг би доошоо буугаа явахаар миний доор томилсон цагдаа байгаа шүү дээ. За ямарсан тэр чиглэлэнд олох байх барьж чадаагүй маяг гэхдээ тэд нарыг чиглэлийн ингээд хараад байхад хаана нуугдснаа олоод авч шүү дээ. Тэг би шинэ доороо тэр ороод шинж байдаг нэг цагдааш байхгүй нөгөө холгаа оргодож байхгүй юу ч байхгүй. Тэг би яваад байсан чинь өө тэд нар юм даарсан гэд тэр пост орхоо явсан байхгүй. Хэрвээ тэр цагдаа яг тэр удирдах албан тушаалын өрөг даалгаврыг яг биелүүлсэн бол тэр оргодлуудыг яг тэр газар дээр нь баримтлах боломж байсан. Тэгээд дараа нь яг тэр хасаагаш оройноос очоод байрсан л да тэр баримтлаад авчихсан. Тэгтээ маш олон зардал гаргасан, маш сах хугацаа алдсан ийм болсон. Хэрвээ тэр цагдаа ерөөсөө тэр постод байжсан бол тэр сах хугацаагаа алдахгүй шүү дээ. Зарлалж гарахгүй. Тэр яагаад би хэлээд байна гэвэл яагаад энэ цагдаа бол хагас сэрэгдсэн байгууллага шүү дээ. Тэр сэрэгдсэн байгууллага.
Тийм учраас тэр захирагчдаг ёс гэдгийг цагдаа гүнээрээс яг ч биелүүлэх хэрэгтэй. Дарга тушаал өглөө, заавар өглөө тэрийг ямар ч гэсэн тэр цаг хугацааг хүртэл биелүүлэх ёстой байхгүй юу? Тэр биелүүлэгээс болоод цагдаа яг хариуцлага ингэж алдах юм бол ерөөсөө маш их хохирол амснаа гэдэг нь энийг залуучууд хэлээд байгаа юм л да. Одоо яг энэ залуучуудтай бол энэ нийгэм өөр болсон шүү дээ. Одоо медиалийн технологи хөгжсөн, сахим орчин бүр сайн хөгжсөн, унаа хөлсөг сайн, хувьс хуралдаа бас сайн. Бүх юм да бид нар ч баг бүр дуран муранч байхгүй айлаас хүмүүсээс хуугаад дурандж байраад ингээд явган мортоо ингээд яваад байдаг байсан. Одоо энэ залуучууд би тэрүүгээр яагаад юу хэлээд байна гэвэл энэ залуучууд ерөөсөө хариуцлагаа сайн ухамсарлаад тэр огшин даргын болоод захирагчийн өөрсдөө болоод даалгаврыг яашлан биелүүлээд байвал энэ цагдаагийн байгууллагын нэр хүндээсдэг байхгүй. Тэрийг жаахан зөрчөөд ирвэл чи бүх юм дээр алдаад эхэлнэ. Тангарагаас биелүүлэхгүй байж болно. Чи тангар хөргсөн тэндээд нь яасан шүү дээ. Даргын нөрөг даалгаварч нь биелүүлэх өнгөрн тэг ард түмэн бас гомдож байна. Чи энэ хэргийг ингээд саах хугацаанд хийдэг гэвэл тэрээ шийдэх хэрэгтэй. Хуулны дагуу. Бүх юм. Тэндээс биш хуулиас гадуур ингэж байхгүй л. За иймэрхүү залуучуудын захимаар байна да. Одоо бидний өөр шүү дээ. Бид бүр анх бүгд найрамдах Монгол ард улс гэсэн социализмын хагас бүтээг нэг тал нь тэрийн дараагийн одоо энэ нийгмийн ерөөсөө хоёр нийгмийн бид бүтээгдэх нь байхгүй бид нар ингэж хагас. Нэг тал нь социализм их, нэг тал нь одоогийн нийгэм их. Тэгэхдээ бид нарын яг хийж явж ирсэн зам тэрийг цагдаагийн ахмадуудын тэр түүхэн замналын юм бол энэ цагдаагийн одоогийн цагдаагийн туршлага сургамж байх ёстой. Одоогийн энэ нийгэмд бол өөр болсон шүү дээ. Залуучуудын нийгэм одоо мэдээлэл технологийн нийгэм хөгжилч нь өөр болсон. Бүх юм бэлэн болсон одоо бүх юм. Гэхдээ цагдаа бэлэнчлэг сэтгэлгээгээр хамаагүй бэлэнчлэг сэтгэлгээгээр нэг хүсээд байх хэрэггүй. Би заавал тэрэнд унаатай унаа хэрэгтэй над. Заавал над тэр хүмүүсийг чи явширна. Би байсаа гэсэн ингэ сууж болох байхгүй юу? Тэр одоогийн залууч цагдаад юу хэрэгтэй гэвэл ерөөсөө өөрийн нийгэмд гэсэн тийм сэтгэлгээ, цагдаа сэтгэлгээ хэрэгтэй. Ерөөсөө бүх юм ерөөсөө заавал тэр төрөөс юм аваад тэгээ би хийн. Төрөөхгүй бол би хийхгүй. Ийм байж болох байхгүй юу? Одоо ингэ залуучууд хараад байхдаа тийм. Энд чинь нэг талаараа ярихад энд олон намын систем бас улс төр ярьчих юм л тэгэхээр байна л да. Тэгээ муу юм да бэлэнчлэг юм да сургасан, халан зам сургасан. Тэр чинь ерөөс бүх юм дээр халдварлах гэдэг шүү дээ. Цагдаа байна, бусад салбарч байна, өөр юу байна, бүх юм дээр. Бүх юм ерөөсөө тэр юмар тосдог байхгүй юу? Бэлэнчлэг. Харин сэтгэлгээ бол ерөөс өөр. Одоогийн цагдаагийг ерөөс хүмүүс сурахад цагдаагийн толгоон дээр ерөөсөө цагдаа сэтгэлгээг бий болгох хэрэгтэй. Эх оронч цагдаагийн сэтгэлгээ, эх оронч ард түмний. Ерөөсөө та нарын ураа байгаа шүү дээ цагдаагийн амар амгалын төлөө гэдэг. Энэ бол юу вэ яриад байна. Тэнд бол ерөөсөө сэтгэлгээ л өөр. Сэтгэлгээг чинээчилж авал ерөөсөө бүх юм болно. Хамгийн гол зүйл бол би энэ залуу цагдаа нарт хэлэхэд нэг утсаар нэг одоогийн энэ мэдээлэл технологи хөгжсөн нэг утсаар нэг ороосоо залах хэрэг байхгүй. Залуучууд тэлэхэд. Ягаад гэвэл энэ чинь чиний толгойг юм ба штэ. Сэтгэн бодох чадварыг шин баг алдагдаад байгаа штэ. Чи бэлэн юм дээр. Ном унших хэрэгтэй байхгүй юу? Сэтгүүл унших хэрэгтэй. Эрдэл хамгийн хүнийг хөгжүүлдэг энэ тархийг сэнгэлдэг нь чинь ном. Ном бол ерөөс эрдэмтдийг харах сонгож нэг хүмүүсийн алдагтай хүмүүсийн хэлсэн үг байдаг л да. Би энэ залуучуудаа бас өөрийн хүүхдүүдтэй бас тэгж ярьдаг юм. Та нар энэ бүх юмыг ерөөс энэ юм дээр л даатгсан. Тэр худалдаа хийж байхдаа тэр калькулятор дээр даатгсан.
тэргээр калькулятор чинь хутлаа ярьсвал яах юм? Алдаа шүү дээ. Чи калькулятороор хинээс огч байсан чинь толгоогоор тэрийг нэмж хасчих хэрэгтэй байхгүй? Чиний толгой ажиллах хэрэгтэй. Одоо энэ залуучууд байна. Одоогийн залуучууд Монголд бол хэсвэл нийгэм тийм. Зөвхөн нүдэнд ажиллаад байгаа. Хэвтэл өөр юм байхгүй. Одоо би ном уншиж байгаа тэр хаана явж байхдаа нэг сэтгүүл уншиж байгаа ном уншиж байгаа нэг залуу гараг залуучууд. Одоо цагдаагийн байгууллагч бас тиймэрхэл байдаг бах та би тэгсээс игнээс гараад олон жил болж байна л да. Тэгтээ хараад байхад эрээс юм баг. Хамгийн гол нь эрээсээ хүнийг хөгжүүлдэг. Энэ мэдээлийн техникийн суурь гөр даагвар эрээсээ та нарт нийгэм өвчин бодох хүрэн шүү. Энийг яалангуяа манай хүүхдүүд сахим орчныг хамгаалахаас үүдээр цагдаа болон манай эсэг эгчүүд, өвөөчүүд энэ нийгэм ерөөсөө маш анхаарах хэрэгтэй. Хэрвээ ийм одоо мэдээлэл технологийн хөгжил, энэ сахим ертөнцийн хөгжил ингэ улам хөгжөөд ирэхээр бүр хэсүү юм бол манай хүүхдүүд би санаа зовдгийг энэ манай жаахан энэ ястын хүүхдүүд энэ 5-6 насны хүүхдүүд үнэхээр санаа зовж байгаа. Энэ сахим орчныг ерөөсөө цагдаач бай, та нарч бай ерөөсөө ирээдүйг хамгаалахад энэ хэрэгтэй. Энэ мэдээлэл техникийн суурь даагуулсан нийгмийн өвчин болж хуурнаа. 20 жилийн дараа ерөөсөө баг сэтгэн бодох асуудал дээр юу болох юм бол та. Зөвхөн утсаар юм бичвэл хэлнэ, юм бичих юм хэлж суугаад. Тоглоом донтон тэр юм. Сахимын тэр янзын мэдээлэл донтож эхэлнэ. Одоо мэдээллийн үе шүү дээ. Баахан мэдээлэлээр та нарын тарих толгойг сэнэглээд байна. Тэр нь аль нь хотол, аль нь үнэн, аль нь аш холбогдолтой гэдгийг яалган саалгаж тэр мэдээллийн технологиг ашиглаж байх хэрэгтэй байхгүй юу? Би тэгж боддгийн. Яг уу одоо бол ерөөсөө бүх юм бэл сайхан болсон шүү дээ. Тэр нийгэмч бас бүх юм авшруулсан. Тэр цагдаагийн байгууллагын тэр хууль эрхлэлийн орчинч бас боловсронгой болсон. Одоо нийгэмд дагаад тэр хэрэгсэл тэр цагдаагийн бүхэл хэрэгсэл бүгдээр одоо орч үеийн болсон. Одоо энэ цагдаагийн хэлцэл бүх голомжээрээс одоо камертэй болсон. Хаана юу хийж байна, хаана юу хийн яваад байна, тэр Монгол замын хөдөлгөөний бүгдийн хянах боломжтой болсон байхгүй. Бидний үед тийм юм ямар байх вэ? Зүгээр нүдэрээ бүх юмаа шийддэг байсан. Би 81 онд гэр бүл болсон юм. Тэрийг одоогийн залуучуудыг ямар утсаар ингэж яриад нэг танилцах биш. Тэр бүжгэнд осоод тэгээд тэр одоогийн хөгшөндө танилцаад тэр захиа их бичдэг байсан. Захиа бичээд энэ тэр болоод тэрийн залуучуудын бидний тэр амьдрал шүү дээ. Хайр дурлал бол өөр. Одоогийн та нарх бол өөр шүү дээ. Одоо ийм гэр бүл болсон. 4 хүүхэдтэй, 2 байнтай, 2 охинтой. Нэг нь одоо сургууль дээр ажиллаж байгаа. Нэг охин маань эмнэлэг дээр сурагч хийж байгаа. Том хүн бол одоо Ногоонор Сумалаан чулуу багийн дээр сургууль дээр багш ажиллаж байгаа. Нэг хүүхэд нь байрлагын архитектор төгсөөд одоо хасаагчтан дээр ажиллаж байгаа. 4 хүүхэдтэй. Манай гэр бүлийн хүмүүс бол захиргааны бишиг хэргийн албанд ажиллаж байгаад тэтгэл гарсан. Одоо гэрт байгаа бид нар. Яг хөө тэр хүүхдүүдийн ашиг одоогийн ашиг хараад ингээд гэртээ сууж байна. Би хүүхдүүдийг цагдаа болгоё гэд ингэж бодсон. 2 бандын нэгийг. Тэгээд тэднэрс нь бид нэр цагдаа болохгүй гэсэн. Яагаад гэвэл миний тэр үеийн цагдаагийн амьдрал тэр хүүхдүүд тийм хэмжээний нөлөөлсөн байхгүй юу?
Шөнө яг 10 цог сайхан унтж байхад цонхыг хагалцах гээд орилоод цонхыг баалгаж байгаа. Юу болсон бэ гэвэл баахан цогтуу энэтер болоод. Тэгээд цонх нэг гэрийнээс цонхыг баг хагартлаа баалгаж байгаа юм чинь бүх хүн сэрнэ шүү дээ. Манай хүн сэрнэ, хүүхдүүд сэрнэ, бич сэрнэ. Бүгдээрээ юу болсон бэ гэд сайхан тавтаа нойрж байгаа хүний бас юм алдагдсан шүү дээ. Олон 50 мал алдагдаад их. Тэгэд ерөөсө тэр хүүхдүүд тэндээс болсон юм уу? Одоо нийгэм чинь ийм өөр болно гэж бид нар сууд байгаа байсан бах. Тэгээ цагдаагаа болохгүй та нарыг ерөөс унтуулах байгаа юм чинь биднээс нь адилхан бид нар унтахгүй байгаа шүү дээ. Аваа гэд ингэж ярьдаг байсан байхгүй. Тэгээ би гадаа хөдөө баг их явхад тэр хүүхдүүд дээр манай хөгшин бүх юм зарцуулсан байгаа. Хүмүүжлийн нас бол тэр. Тэгтээ манай хүүхдүүд бас тэр би аавын тэр сургаал манаагаараа бас яриад ингэж байхдаа тэр бид нарын юмнаас нэг гажиж бариад яасан баг. Манай хүүхдүүд бас ухамсарын бас төвшин хэрэгтэй шүү дээ. Нэрсээ би боддгийн. Хүүхдийг 5 нас хүртэл яаж хүмүүжлэнэ? Тэгээд тэрүүгээр явна. Хэрвээ 5 нас хүртэл тэр хүүхд жаахан эвдэрсэн бол чи заасаж чадахгүй. Хэлцээч. Тиймээс одоо энэ хүүхдүүдэд та залуучууд хэлэхэд цагдаагийн бүрэлдэхүүний залуучууд та нар бас гэр бүлдээ бас анхаарал хандуулаад хүүхдүүдэд ямар ч гэсэн 5 нас хүртэл ямар ч нэг хүмүүжил олох хэрэгтэй байхгүй юу? Яг уу тэр яшин шишэрлэг дээр очоод хүмүүжил авч байгаа л да. Тэгтээ тэр өөр. Тэр хүмүүжил өөр байхгүй юу? Тэнд янз янзын хүүхдүүд байна. Хүүхэд гэдэг чинь юмд дураа штэ. Тэр муу байна уу, сайн байна уу гэж тэднээс нь ялах байхгүй юу? Тэр шишэрлэг ясэл дээр янз янзын хүмүүжлтэй хүүхэд байдаг. Хамгийн гол хүмүүжил гэртэл байх хэрэгтэй. Тэр ясэл шишэрлэгээс очоод хүүхэд авахд гэрт хүртэл ямар ч ярилцах хэрэгтэй. Чи юу хийсэн? Хинтээ найзлах юм? Яаж тоглосон? Чи ингэж тоглож чадах уу? Өөр нэг тэдний юун жаахан хөгжүүлэх тоглоом бас зураг мураг энүүгээр манай энэ залуучууд хүүхдүүдтэй ярих асуудал дээр жаахан дутмаг байгаа юм. Цагдаагийн байгууллагын комисч байна, өөрчлөлт байна, нийгэм бас тийм л байх. Хүүхдүүдтэй авчирна тэгээд хайн. Тэр тоглож байна уу, байна уу, хандгүй юу? Тэр өөрсдөө тэр утас муцаа бараад асуудал болоод өөрсдийн проблем асуудал дээр ингэж яваад хүүхдийн юм анхааралд хандуулаад тутамг болдог байхгүй. Тэгээд тэр явсаар байж байгаа, дамжсаар байж байгаа. Тэгээд зарим эвдэрн, зарим нь яг уу сайн хүн болоод хүмүүжнэд. Хамгийн гол нь гэр бүлийн хүмүүс. Тэгтээ манай хүүхдүүдийн хүмүүжсэн бий гэж арай хэлэхгүй л дээ. Манай хөгшин бүх юм зогсуулсан баг. Өөр ажилда ирээд юм болно. Тэгээд асуудал дээр юм байх. Би цагдаагийн байгууллагад орж ажилласнаар одоо шигс нэрээсээ бахар гэж явдгийг. Цагдаа бол нэрээсээ ариун тунгалах, хүнлэг ах насыг хүндэт гэдэг жаахан хүүхдүүд ийм халамж үзүүлдэг. Тийм сайхан хүмүүжлийг цагдаагийн байгууллагыг төгссөн хүмүүс эзэмшиж гардаг. Нэг нэгийг хүндэтгэх. Яагаад гэвэл захирагддаг ёс гэж байдаг байхгүй юу? Тэр даргадаа ёслж байна гэдэг чинь тэр даргыг хүндэтгэж байна гэсэн үг. Тэр даргыг хүндэтгэж байна гэдэг чинь тэр чинь энэ тойрыг хүндэтгэж байгаа байхгүй юу? Тойр яагаад энэ морин дээр юм зөөсөн? Энэ чинь тойрын биелэг тэмдэг. Тийм учраас энэ биелэг тэмдгүүдийг ерөөс цагдаагийн одоогийн хүмүүсүүд маш өргөн өндөрт өргөж явах хэрэгтэй. Одоо би цагдаагийн байгууллагад ажиллаад өндөр насны тэтгүүл гараад одоо гэртээ сууж байл да. Би тэр 25 жил ажиллахад цагдаагийн байгууллагад бас миний тэр өчгөн хийж байсан ажлыг өндөрөөр нүдлээд Зохиосын шагналыг хүртэж байлаа. 1990 онд би бүсийн хэсгийн төлөөлөгчлөөр шалгарсан шалгалтаас нэгдүгээр барьжлээд улсын даатмыг улсын зарцаар үзэж байлаа.
Дараа нь 3 удаа энэ 2020 хооронд тэр байгууллагын аварга болж байлаа. Дараа 2000 онд бас эрүүгийн төлөөлөгч нарын дунд зарласан уралдаанд бас энэ баруун бүсээр байр эзлээд тэр бас улсын наадам үзэл байлаа. Эрүүгийн цагдаагийн газрын дарга ганхүүгийн уралгаар улсын зардлаар дараа миний тэр хийсэн ажлуудыг өндрөөр үнэлж сэргийн хүндэт медалаар шагнасан. Тэнд бас би их баяр явуулсан. Байгууллага өөрсдийн хүмүүсүүдтэй энэ хөдөлмөрийг үнэлж хамгийн дээд сайн тэмдэг бол энэ цагдаагийн гавья тэмдэг байгаа энэ үгээр шагналсан. Энэ бол яг манай миний хийсэн хөдөлмөрийг цагдаагийн байгууллагаас өндрөө нөлөөлсөнд би их баярлж явдаг. Ягаад гэвэл би ч нэг онцгой гавья байгуулсан гэж өөрийгөө магтахгүй. Гэхдээ зохиосны ямар ч гэсэн тийм мөрөө ямар ч гэсэн цагдаагийн байгууллагад өөрийн мөр түүхийг үлдээсэн гэж боддгийг. Би цагдаагийн байгууллагад ажиллаж байхдаа үед ганцхан юм дээр ярээс одоо хүртэл баярлж явдгийг. Энэ бол ярээс цагдаагийн байгууллагаас олсон хүмүүжлж байгаа бах. Цагдаагийн байгууллага ажиллаж байсан надаас өмнө ахмадуудын бас сургаалж байж болох бид нар сургасан. Би одоо энэ 25 жил ажиллахад нэг хүнийг хилс гэрэгт хөдөлгөж нэг хүнийг юунаас мултулж байхгүй. Ярээс бүх юм номоор хэлдэг. Надад гомдож байгаа бол ямар ч хүн байдаг. Би ярээс хүний тэр хуулийн дагуу бүх юм ажигддаг баг. Энэ болно болохгүй. Хүмүүс ойлгоо шүү дээ. Эрдээ тийм. Дараа нь тэр цагдаагийн байгууллагын 90 жил, 80 жилийн оюутаар бас цагдаагийн байгууллагын хүндэт тэмцүүлээр шагналж байлаа. Намайг ингэж шагналсан. Дараа нь өөрийн хугацаа болоод энэ соолнуудыг яг хугацаанд би ерөөсөө энэ анх цагдаагийн байгууллагыг одоо ороход дислэгч солоор анх цагдаагийн байгууллагаараа ажиллаж ихсэн хүн шүү дээ. Тэгээд ерөөсөө тэр авах солоо ерөөсөө цаг хугацаанд л авчид байлаа. Тэр ахлах дислэгч ахмад тоошууш дэтгэрнаа гэсэн. Тэгээд тэр миний ажлыг жижигэн хөдөлмөрийг үнэлээд миний наадд тэр шагнаг солоороо шагнаж байна гэсэн би тэр цагдаа мал бахархдаг. Цагдаагийн байгууллагын ганц бахарх зүйлбэр ерөөсөө энэ сол баг. Энэ солон дээр ерөөсөө бүх юм асуудлаа шингээд байхгүй. Хөдөлмөр нь энд шингэж байгаа. Өөр түүнээс ч энэ бол ямар нэг гоёл чимэглэн биш. Эртээ энэ бол чиний хөдөлмөр. Чиний үнэлэмж. Энэ цагдаад ажилласны чиний үр дүн. Энэ тэр нийгэм бас тэр үнэлдэг байхгүй. Чиний гэр бүл үнэлнэ. Чиний соол яг цаг хугацаанд солоо аваад солоо нэмээд явбал чиний гэр бүлийн хүмүүс ч баярлна шүү дээ. Манай хүн бас сайн ажиллаж байгаа маа шүү хөөрхийг. Тий. Тэгээд би 25 жилийн дэтгэр цагдаагийн хамгийн дэд хурандаа бол ерөөсөө өөрийн юугаар өгдөг сол шүү дээ. Хамгийн хэсэг төлөвлөж мөрдөн байшаагчдын хамгийн дэд сол бол дэд хурандаа байгаа. Би тэр соолонд хөрсөн хүн. Энд их баярлж явдгийг. Дараа 25 жил цагдаагийн байгууллага ажиллаад өндөр насны тэтгэврд гарахад цагдаагийн байгууллагын дарга, орлогч дарга тэр үед багт гэж юм байсан. Орлогч дарга тэр манай энэ цагдаагийн газрын дарга байж байгаа хэлсэн юм шүү дээ. Батуулд гэдэг. Тэр хоёр л миний надад тэр ногоонор дээр очоод тэр арт юмд хурлаа хийгээд намайг ингээд өндөр наснд пенсинд гаргаж байна гэд хүндэтгэл гаргаж өгсөн. Тэр гарын бэлэгтэйгээ тэнд бас манай гэр бүлийн хүмүүс бий ч гэсэн бас их баярлдаг. Алибай хүн нас ахаад өглөө ирэхээр нь ерөөсөө зөв хөдлөх хэрэгтэй байна. Би тэгж боддгийг. Тийм учраас би одоо цагдаагийн байгууллагаас тэтгэл гаргасны дараа ногоонор шимийн Ахмадын хорооны даргаар
намайг тэр ногооноор сумын анх удаа сонгосон. Би одоо тэр ногооноор сумын анх удаа хорооны дарга ажиллаж байгаа. Өөрийн гэсэн Ахмадын ордонтой тэнд ажиллаа хийдэг. Ахмадуудын чөлөө цагийг боловсон өнгөрүүлэхийн төлөө тэнд шатар даам тоглоно. Хүймэ тэнд чөлөө цагаа тэд нэр өнгөрүүлж байгаа. Шатар тоглох тийм ховтой. Одоо ч гэсэн шатар тоглодгийг. Тийм ээ ногоонорын Ахмадуудыг би ярээсээ тэр даам шатар тоглуулсаар Загвар байлгах. Өөрөө хөгжүүлэх. тий энэ чөлөө цагийн зөв боловсон өнгөрүүлэхэд бид анхаардаг. Тэгээ залуучуудын дунд бас шатрын хөгжүүлэхэд бас хөв нэмэр оруулж байгаа. Миний нэг жаахан нэг хүүхэд байгаа тэр манай зээ. Тэрийг одоо надтай шатар тоглоход их дуртай юм байна. Тэр гэртээ тэрдээ шатар тоглоод хүүхдүүдтэй тоглоод ерөөсөө хүн би хөгжиж байна, үлдэж байна гэд гэртээ суугаад ингээд суугаад орохын оронд нийгэмд л ямар ч гэсэн байр суурь болоод өндөр насны тэтгүүд гаргахад сэтгэл санааны бэлэн байдалтай байх хэрэгтэй байхгүй юу? Би хамгийн гол нь хүн зөв өдлөх хэрэгтэй. Би тэгж боддог. Тэгээ би ерөөсөө энэ ном уншихаас үүдээр бас их анхаардаг. Одоо ч энэ ногоонорын номын санза баг миний уншааг ном байгаа хоо бүгд дуус. Одоо займыг ном санаад тийм биш болоод байгаа шүү дээ. Одоо ч гэсэн энэ цагдаагийн байгууллагын удирдлага нар Ахмадын өдрөө үед бид нарыг дууд авчирээд хүндэтгэл үзүүлдэг. Тэгээ нэр бүх хүмүүсүүд дээрээс би баярлдаг. Тиймээс цагдаагийн байгууллага нийт бий бүрэлдэхүүнд сайн сайхан их хөснөрөөж ажлын өндөр амжилт хүснээрээ. Хүн өөрөө ихээс өснөөс хойш өөрийн түүхийг, өөрийн замлыг өөрөө бүтээдэг шүү дээ. Би энэ цагдаагийн байгууллагыг нэнд ингэж ажиллаад ийм том хэмжээний сол цагнаар шагнуулаад өөрийн төгсөн бүтээсэндээ би одоо хүртэл баярлж явдаг. Ялангуяа энэ цагдаагийн энэ удирдлага цагдаагийн байгууллагад гүн талархаар одоо хүртэл баярлаад явдаг илэрхийлмээр байна.